following is a class on the Srimad Bhagavatam, first canto, second chapter, text. Шримад Бхагаватны 1-2-18 дугаар шүлгээр хийсэн лекц. Урлагийн өршөөлт Ача Бхактивиданта Swami Prabhupada. Recorded on October 29th. 1972 оны 10-р сарын 29 Мэргэндуан энтгэг орчуулга. Бхагаватны тогтмол сонсож цэвэр хүчилтэнд үйлчлэн зүтгэснээр зүрх сэтгэлээр шандарч байдаг бүхий л асуудал бэрхшээлүүд үнэхээр устж өгөө болох ба трансцендент дуулуудаар магтан алдаршуулагдж байдаг алдар суун дүгэн гэсэн бурхан танаа хайраар үйлчлэн зүтгэх үйл эргэлт буцалтгүй болно хэмээдэг үлгөө. Нашта праешу абхадрешу абхадра бид өчигдөр абхадраны буюу бахир муухай зүйлс гэж юу болох талаар ярилцсан. Энэ материалын амьдрал бол бохир амьдрал гэсэн утгатай. Хүмүүс харамсалтай нь үүнийг ухаардаг. Тэд сайхан хувцас, сайхан гэр орон, сайтар угааж цэвэрс болсон биеийг соёл иргэншилт гэж боддог. Хүмүүс тэднэрөө давтлан байрж байдаг бохир зүйлс гэж жохон юу болохыг мэддэг. Бохир гэж юу болохыг мэддэг. Локаси ажаната. Тэнэгүүд хийгээд мэхлэгч нар нь энэ талаар юу ч мэддэггүй гэж энд өгүүлжээ. Локаса ажаната Vidyan Chakre Satata Santi. Anartha. In the name of civilization. Соёл иргэншил нэрийдлэр бид маш олон хэрэгцээгүй хүсшгүй зүйлүүдийг үе болноор нь бий болгосоор аартха гэдэг нь ямар нэг үн цэнтэй зүйлийг хэлдэг. Энэ талын маш олон жишээг дурдж болно. Соёл иргэншилт бус гэж нэрлэгдэх тэр үеийн хүмүүс алт мөнгө үүдэл ямар нэг металл суулганаас хоолж ундалдаг байсан. Гэтэл өнөө цагт хүмүүс ховцор сав суулгах хэрэглэж байна. Гэсэн хэдий ч тэд өөрсдийн соёл иргэншлийн дэвшлэх хөгжлөөр бардамын сайрхсаар чухамдаа энэ бол анаатах юм. Анаатах нь үл төсөмштэй зүйлс гэсэн утгатай. Багаар утгад энтгэхт 200 жилийн өмнө ямар нэг үйлдвэр байгаагүй. Тэгээ миний утсан зөв гэж бодож байна. Гэвч хүмүүс тэр үед аж аргалтай байсан. Тэд алхмынхаа мөнгийг олохын тулд гэр орноосоо 200 эсвэл 500 миль явдаг байсан. Европт, Америкт хүмүүс алхмынхаа мөнгийг олохын тулд нис хонгоцоор өдөр бүрч очиж байхыг би харсан. Ингэж байхыг би харсан. Ванкуверээс Монреал эсвэл өөр ямар нэг хот руу гэх мэтчилэн 500 миль зайд, Багдад 50 миль зайд. Тэр хүн тэгж явахаас өөр арга байдаггүй. Нью-Йоркт гэсэн олон хүн алс сул газраас Long Island-аас далай гацсан дараа нь автобусанд суун. Тэгээд цааш явах гэх мэтчилэн ажилдаа явдаг. Анаарта эдгээр нь зүгээр л хэрэгцээгүй зүйлс. Чанакя пандит ажиргалтай хүн гэж хэнийг хэлэх вэ гэхэд тэрээр гэрээсээ гадагш явдаггүй. Үр зээлгүй хүнийг л ажиргалтай хүн гэсэн байдаг. Мишинги. Харин өнөө цагт хүн бүр гэрээсээ гарч ажилд явдаг. Хүн бүр л том үр зээлтэй. Ийм байхад тэд яаж ажиргалтай байж чадах вэ? Америкт банкны сурталчилгаа нь юм байдаг. Та ихэд надаас мөнгө ав. Тэгээд машин ав, байшин сууц ав. Тэгээд цалингаа буухаар надад өгөөд бай гэж. Ингээд л гүйцээ. Бүх зүйл ингээд л дуусна. Та зээлийн карт хүлээж авна. Банкны карт.
So you take the card, you purchase whatever you like. Банкны картны нэг And deposit your money in the bank. Then again. та эхлээд картыг тэгээд өгснөө дараа нь олсон мөнгөө банкнд тушаа. Тэгээд та дахиад ямар ч мөнгөгүй хоцрох болно. Карт гэж юм л зүйл. Ингээд гүйцээ. Ийхүү чухамдаа бид анаартхаа гэх зүйлсийг бий болгосоор. Анаартхаа нь хэрэгцээгүй зүйлс гэсэн утгатай. So, just like practical example. Бодит жишээ дурдъя. Anartha upasamam sakshat bhakti yogam madhukkali. If one is engaged in bhakti yoga, Бхакти йог буюу шинэ ширлийн албан үйлсэнд автбал түүний анаартхаагууд нь тэрхэн дороос багасна. just like our students, Манай шам нар шиг. since they have joined this Krishna Манай шам нараас жишээ харж болно. Тэд Кришна ахмсны хөдөлгөөнд нэгдснээс хойш they knew how to increase. тэд бүгдээрээ л Америкчууд, Европчууд тэд хэрхэн яаж анаартхаа буюу хэрэгцээгүй зүйлсийг өснө нэмэгдүүлэх талаар мэддэг. Энэ нь баримттай зүйл. Immediately Харин тэд given шууд ханал a cinema bill, Санаа үзэх, bill, мөрийтэй тоглох, bill, гэх мэт болон өөр бусад зүйлд мөнгө өргөхөө байсан. medical bill also. Бас эмчилгээний зардал ч гэсэн мөнгө өргөхгүй байсан. We don't pay very much. Бид эмчилгээний зардал төдийлөн их мөнгө зартуулцгүй. Энэ бол баримттай зүйл. So actually, Чухамдаа Krishna consciousness Кришна ахмсны хөдөлгөөн нь үнэхээр гайхалтай хөдөлгөөн бөгөөд түүний хүлээн авсан нэг нь шуудхан л өөрийн олон хэрэгцээгүй дэний анаатхаагуудаа огцон багасгадаг. which is not required. Does a man die without smoking? Хүн тамиг татахгүй байснараа өгөх үү? Энэ нь зүгээр л анаатхаа хэрэггүй зүйл. They are habituated by bad Энэ association. буруу хүрээлээс болж зуршил болдог зүйл. Sangha sanjayati Буруу kamat lobha sanjayati. By bad association they learn how to smoke, how to gamble. буруу хүрээлээс болж тэр хэрхэн тамиг татах, хэрхэн мөрийтэй тоглох, хэрхэн идэж уух гэх мэтэд суралцдаг. They go to hotel. Яг л энтгэх джентльмен гэж нэрлэгдэгчид махны амтыг мэдрэхээр, үхрийн махны амтыг мэдрэхээр ямар шүү амттайг нь үзгээр очт буудлал руу очдог шиг л зүйл. So these are anarthas. Би иймэрхүү заримыг найзуудаа мэднэ. Хэд бүгд анаартхаа юм. Sutta Goswami, Суута Госвами хэлэхдээ if you want to хэрвээ та use your ямар ч хэрэгцээгүй өөрийн эдгээр анаартхааг багасгахыг хүсвэл anartha upasamam sakshat bhakti yogam madhukkali. If you хэрвээ та engage yourself өөрийгөө in devotion Бурханд үйлчлэн зүтгэхийн үйл хэрэгт автуулж чадвал to the Lord, таны анаартхаа then тэрхэн дороос багасгуулна. directly the anarthas will be diminished, which is not required. Ямар ч шаардлагагүй хэрэгцээгүй зүйлс. Anartha upasamam sakshat bhakti yoga, just like in America. Жишээ нь Америкт төр засаг нь өдий тэдний их мөнгийг сая сая долларыг dollars to stop залуусын мансуурах зуршлыг багасгахын тулд зарцуулдаг. LSD. But they do not know. Гэхдээ тэд үүнийг яаж хийхээ мэддэггүй. Тэд хэрхэн яаж түүнийг зогсоож чадах вүлээ? Төр засаг гэж нь үл бүтэх этгээдүүдээс тогтох ба тэд бидний энэ талаар юу ч мэддэггүй. I tell. Төр засаг гэдэг бол мэдлэгч дээрвчдээр зөвөрсөн гэсэн утгатай. Би шулуухан хэлчих. Тэд үүнийг мэддэггүй. Here it is there. Харин бид ийм өгдөг. And it is practically happening. Тэгээд бодит байдал дээр ийм зүйл болж хувирдаг. Бидэн дээр хэн ч ирлээ гэсэн хэдий тэд өтгчнөө муу буруу зуршлуудтай байлаач тэрээр тэр зуршлуудаа тэрхэн дороод орхидог. But they will not come to patronize this movement. Мансуур зүйлс хэрэглэх юм байдаг. Тэрхэн дороод гэвч тэд манай хөдөлгөөнийг дэмжин итгэхээр бидэн дээр ирдэг. Тэд ажилчдаа салинжуулахын тулд болон өөр бусад дэмий хэрэгцээгүй төсөл хөтөлбөрүүдэд өдөрчнөө мөнгийг үж асуулсаар байдаг. Тийм ээ, энэ нь. Хүмүүст бхакти йогыг зааж өг. Тэгэх юм бол бүхэл анаартхаагууд нь тэрхэн дороод ялан дийлэх болно. Анаартхаа гэдэг нь ямар ч хэрэгцээгүй зүйлс гэсэн утгатай. Гэхдээ тэдгээр хүн мухаг хүмүүс энэ талаар юу ч мэддэггүй. Энэ энд байна. Тэд төгс мэдлэг буюу вэдлийн мэдлэгээс сурч заавалдаггүй. Тэд асууж сургалдаггүй. Харин тэд өөрсдийн арга замуудыг бий болгосоор байдаг. Ингэчгийг тэгчгийг гэх мэтчлэн логосын ааж анаатах тэд тэнэг мухаг учраас хэрхэн яаж эдгээр үл хөсвөштэй зүйлсийн уяа хүлээснээс ангижрах аргыг мэддэггүй. Тэмүүлж учраас видван буюу үүнийг мэддэг чинь бид хэдхэн мэдлэг
Ван гэдэг нь эзэмшигч гэсэн утгатай. Видван. Вясдев бол видван. Төгс видван. Лукаса жаната видян чакре сартата сангита. Видван Вясдева энэхүү Шримад Бхагаватны бүтээнд болгосон. Тиймээс Шримад Бхагаватны өмнөх төшгийг ол. Гэх юм бол та өөрийн тэдгээр хэрэгцээгүй үл хөсвөчтэй зүйлүүдийг багасгах аргыг төгс мэдэх болно. Энэ бол маш энгийн процесс. Энэ талаар бид өчигдөр хэдийнэ ярилцсан шүү дээ. Sinnatang sapatha Krishna punnasavana kikana viddantasya avadrani vidunati sahitata. It was simply here. Хэрвээ та зүгээр л Кришнагийн тухай сонсох аваас Krishna is speaking himself. Кришна өөрөө Бхагавад Гитаг айлцсан. Гэхдээ түүнийг буруугаар тайлбарлах хэрэггүй. As Arjuna heard it. Зүгээр л Аржунагийн сонсож байсан шиг л сонс. Some rascals say Заримдаа зарим нэг нэхлэгч үл бүтэх этгээдүүд Бхагавад Гитаг Аржуна яг дэрэгдэн байж сонссон. Гэтэл бид тэгж яаж сонсож чадах юм бэ хэмээн асуудаг. God said there. Түүний хэлсэн үгүүд нь энд байна. Krishna is not different from his words. He is Кришна өөрийн хэлсэн үгнээс ялгаагүй. If you read Тэр бол абсолют. Bhagavad Gita as it is, Хэрвээ та Бхагавад Гитаг багшийн барилгын хэлхийгээр дамжуулан унших аваас та яг л Аржунагаас directly from яг л Кришнагаас шууд үгийг нь сонссон Аржуна шиг зөв зөвтэй сонсох болно. Ялгаа байхгүй. Харин та нэхлийн үйлээр хөөцөлдөж энэ үг нь тэгж байгаа юм. Тэр үг нь тэгж байгаа юм гэх мэтчлэн цэцэрхвэл play rascal dance, then he will remain. энэ зүгээр л хуурам нэхлэлт болно. He will not improve. Хэрвээ та иймэрхүү байдлаар нэхлэх үйлээр хөөцөлдөх аваас та зүгээр л нэхлэгчээр үлдэнэ. Exactly like Та хөх Arjuna. төвшин хөгж чадахгүй. Харин та яг Аржунагийн сонсож байсан шиг сонсох аваас Аржунагийн хэлсэнчлэн Whatever you are saying, that is all right. In total. миний эрхийн Кришна минь ээ, чиний хэлсэн бодхоныг би шууд хүлээж авна. Бүрэн гүйцэд. Param Brahma Param Dhama. Парам Брахма, Парам Дхама, Павитрам Парамам Баван. This is Энэ бол understanding. ойлгосны шинж. Bhagavad Gita as it is. Та Бхагавад Гита байгаа тэр төрхөөр нь чин мишэлээгөө бхактигаар ойлгоно. Krishna Бхактоси. instructed Bhagavad Кришна Бхагавад Гитаг Аржунад айлтсан. Тэрээр энэхүү Бхагавад Гита буюу энэ йогийн систем өнөөцөх алдагдад тасарсан гэж хэлсэн. lost. Yoga Nasta Param. Йога нашта прантапа. Now I shall Одоо again би begin. энэ йогийн системийг чамаар дамжуулан дахин сэргээх болно. You are my Учир нь чи бол миний чин бишрэлтэн учраас. Бхактоси. Krishna did not go to find out Кришна үүнийг заах Ведантистыг хайж яваагүй. the so-called Vedantis. Ведантист гэж нэрлэгдэгчийг. Харин Ведантист гэдгийн утга нь тэр бол чин бишрэлтэн гэсэн утгатай. Веда гэдэг нь мэдлэг, Анта гэдэг нь эцсийн гэсэн утгатай. So what is the ultimate knowledge? Тэгэхээр хамгийн эцсийн мэдлэг юу вэ? Ultimate knowledge is this. Эцсийн мэдлэгийг тодорхойлсон өгүүлсэн байгаа. Janmanavante Jnanavan Mang Prabhaddha. That is ultimate knowledge. Энэ л эцсийн мэдлэг. After speculating, Нэг амьдралаас life after нөгөө амьдралын туршид цэцэрхийсний дараа хүн Кришнад бууж өгөх тэр зэг дээр ирдэг. that is real knowledge. Энэ л жинхэнэ мэдлэг юм. That is real knowledge. Энэ л жинхэнэ мэдлэг. Unless you come to the point Та of surrendering unto Кришнагийн энэ толгой бүхийг тэр зэг дээр ирээгүй бол таны олсон мэдлэг хажуудалтай гэсэн үг. you may advertise yourself. Та өөрийгөө маш мэдлэгтэй тэн гэж тунхаглаж болно. But Гэвч we have got simple. бидэнд нэг л энгийн томьёос байдаг. Our Бидний байр суурь position is strong. маш хүчрхэг бөгөөд маш энгийн. We Бид take the word Кришнагийн үгийг хүлээн авч and corroborate. Кришнагийн үгээр дамжуулан баталдаг. Now when I see Өнөө үед миний харж байгаачлан бидний харж байгаачлан Krishna, Кришнагийн бишрэлтийн биш нэгэн буюу Кришнагийн өмнө толгой бүхийг өгөө нэгнийг бид belonging to доорх дөрвөн ангид хамааруулдаг. Duskritina, Тучкритина, Мутха, Нарадхама, Майя, Пакрита, Гьяна. immediately. Бид шуутган ингэж авч үздэг. It doesn't require much time Түүнийг to- хинбэ гэдгийг шалгаж цаг алдах шаардлага байхгүй. because he has no Учир нь тэр Кришнагийн өмнө толгой бүхийг өгөө. and talks all nonsense. Мөн элдэн янзын дөрвөн зүйлсийг ярьдгаас тэр юм аа. In our country. Манай оронд гитар тайлбарласан маш олон хүмүүс байдаг. Зүгээр л утгагүй дэмий зүйлсийг ярьцгааж байдаг. Дотроос нь Кришна гасаад ингээд л гүйцээ. Бхагавад Гита гэдэг нь Кришна байхгүй гэсэн утгатай. Ингээд гүйцээ. That's rascal. Иймэрхүү нэглэгчд бүхий улс орныг
Иймэрхүү мэхлэгчд бүхэл улс орныг утаан сүйтгэж байна. Everyone is so. Та бүхэн харж байгаа үстэй. And these lads all they are Хүн бүрэл улс төрч болон өөр нэг нь бас өөр нэг юм гэх юмчлэн тэд бүгдээрээ л бид чинь Бхагавад Гитагийн шагнаар хэсгээдэг. This is going on. Тэгвэл та Кришнагийн талаар юу мэдэхгүй гэхээр Кришна бол зүгээр л тэгж хариулдаг. Ингээд л үтсэ. Байдал ийм янзаар үргэлжлэж байна. Ийм ч учраас Кришна ингэж айлтсан. Бид энэ талаар сонссон. Хэрвээ бид жинхнээсээ өөрсдийн амнаалахыг багасгахыг хүсвэл Кришнаг түүний ярихыг ямар нэг нэмэлт тайлбаргүйгээр сонсох ёстой. Энэ л зүрхэн дэх бүхий л бохир зүйлсийг хорогдуулан багасгах процесс юм. Кришна бол хийдэ амтастгах буюу зүрхэн дотор оршигч. Мөн эдхэн нотий тэр бүхий л бохир зүйлсийг угааж цэвэрлэгч. Кришна таны зүрхэн дэх бохир муухай бүхнийг цэвэрлэх үүргийг өөр дээрээ авдаг. Зүгээр энэ тухай сонссноор л ийм байгаад та энэ боломжийг юунд л ашиглана вэ? Энэ үнэхээр харамсалтай зүйл биш гэж юу? Кришна зүгээр л зүгээр л миний тухай болон миний үгийг сонс гэж өгүүлсэн. Always chanting about me and hearing about me. Simple process, but the rascals will not take. Цагийн миний тухай өгвөл энийг тухай сонс маш энгийн процесс. Харин дүүрсэн үйл бүтгэгчдүүд үүнийг үл хүлээн авдаг. Тэд зүгээр л хууран ихлэх үгийн жаглаар л хийдэг. Энэ чинь ингэсэн утгатай тэр нь тэгж байгаа юм. Энэ чинь ийм учиртай гэх мэтчлэн. Ийм учраас тэд огтхож ахиж дэвшиж чаддгүй. Энэ зангууны төвхтэй адил. Зангуугаан үргэлгүй эзэдэн бүх шөнжин завин дээрээс хэлээд л байна гэж бодож судлах. Гэтэл нөгөөх нь байсан газараа байсаар л байж байдаг. Дараагийн шүлэг нь хэрвээ та Кришнагийн тухай Кришнагаас эсвэл ямар нэг мэхлэгч итгээдээс бус түүний төлөөлөгчөөс сонсох аваас Ведийн гүн ухаанаар бол хэрвээ хэн нэгэн Бхагавад Гитагийн тухай ярьж байгаа ч тэрээр Вайшнав биш бол Санатаны Госвами хэлэхдээ тийм хүний үгийг бүр сонс гэж хариулсан. Учир нь тэрээр өөр нэгэн мэхлэгчийг л бий болгоно. Чайтанья Махапрабху хэлэхдээ Маявати пас шүнилээ хаяа сарванаша буюу хэрвээ чи Кришнагийн талаар имперсоналистаас буюу Маявати гэж нэрлэгдэгчээс сонсох аваас таны ирээдүй бүрхэн болох бөгөөд бүх зүйл дуусна гэсэн. Мөн Санатаны Госвами хэлэхдээ Вайшнавын дөрвөн журмын үйл дагам баримтлагч нь баримтлагч нэгнийг мэрэгсэн гэж нэрлэх бөгөөд зарим нэг иймэрхүү мэрэгсэн уншигчд байдаг. Тэднийг сонсохыг хариулсан. Тэднийг огт сонсож болохгүй. Энэ тухай Нитям Бхагавата Севая гэсэн шүлэг. Энд Саптахан Бхагавата Севая гэж өгүүлээгүй. Нитям Бхагавата Севая хэмээсэн. Харин энэхүү Саптаха хэмээх үгнээс үг хараас гарч ирснийг бид мэдэхгүй. Бхагаватан гэдэг бол хэн нэг Саптахаг сонсоод бүгдийг ойлгочих зүйл мөн гэж юу? Түүнийг сонссон хүн Бхагаватаас Саптахагийн уншчихгүй нэг ч үгийг ойлгож чадахгүй. Тийм байхад 18,000 төлгийн талаар юу ярих вэ? Бүхий л Ведийн мэдлэг түүнд агуулж байдаг. Та юу ойлгож чадахгүй? Тэр нь зүгээр л мэрэгшил. Жинхнээр нь хүлээн авах аргыг энд өгсөн. Өдөр бүр эсвэл мөч хорон бүр та Бхагаватны дурсан санаж байх ёстой. Тэгсэн цагт Нашта Прайшу Ападрэшу буюу бидний дөрвөн доторх бохир муухай зүйлс угаагдана. Энэ бохирлыг угаан цэвэрлэх процесс юм. Тэр процесс нь Кришнагийн тухай сонсох юм. Энэ л Кришна ахамсарын хөдөлгөөн. Та Кришнагийн тухай төвчээртэйгээр сонсвол таны зүрхэн доторх бүх бохир муухай болгон үгүй болох болно.
What is the dirty things? Бохир муухай зүйлс гэж юу вэ? The dirty things, the Бохир зүйлс гэдэг нь Rajastama Bhava. Rajas Tama Bhava. That will be explained. Ингэж тайлбарласан байдаг. So, by hearing about Krishna, Кришнагийн талаар Кришнагаас эсвэл түүний чин бишрэлтээс сонсох нь Нашта Прая шүү. completely Гэхдээ өрн дүүрэн the condemnation устдахгүй. is there. Хөдөл байсаар л байна. Therefore Krishna says, Тийм учраас Кришна Бхагавад Гитад Apiche suduracharo bhajate mamanannabha. гэж айлцсан. Nasta Praya, Нашта Прая шүү. one who has taken to devotional service, Тэндээ чин бишрэлийн аль бүлийг хүлээн авах уу? Кришнагийн тухай сонсон тэрээр бүрэн төгс төгөлдөр болчихгүй. Учир нь түүний урдны зуршил татал нь байсаар байх учраас тэрээр ямар нэг буруу зүйлийг хийсээр байх болно. habituated Жишээ нь хэн нэгэн in smoking. тамхи татах зуршилтай байж гэж He бодъё. has taken initiated. Тэр хүн сахил авч Кришна ухамсарыг хүлээн авч гэвч зарим найз нөхдийнхөө нөлөөгөөр тэр заримдаа тамхи татдаг байж болох юм. Suppose he smoke. So, if unconsciously Хэрвээ бусдын нөлөөгөөр саандгүй байдлаар ямар нэг нүгэлт зүйл үлдэх аваас but that is энэ excuse. өшөөгддөг. But if he conscientiously Харин ухамсартайгаар ямар нэг нүгэлт зүйлийг үлдэх аваас тэр нь өшөөгддөг. Krishna says Тийм учраас Кришна that Apiche sudurachara. if he sticks Тэний to өгүүлсэн. devotional тэрээр тэрээр чин бишрэлийн үйлч сэтгэлийг үнэнчээр хүлээн авсан ч past урдны буруу зуршлынхаа улмаас ямар нэг буруу зүйл хийх something аваа wrong. Кришна So Krishna says still he is тэр саатхуу хിവэрэл байгаа гэж өгүүлсэн. Sadhudeva Samam. Саатхуу явасаа мантавях самяг явасаа хий. He is Учир нь түүний Кришнад итгэх итгэл нь байсаар байгаа. he is sadhu. Тийм учраас тэрөө саатхуу. Now one may say that he is Харин хэн нэгэн following strictly the rule. тэр дөрвөн жирийн хатууд чанд дагаж мөрддгүй гэж хэлж болох юм. Intentionally if he is doing so. Тэр үүнийг санаатайгаар хийж байгаа бол энэ нь туйлын эрсдэлтэй. Тэр уналтанд орно. If that's so, Гэвч санамсаргүйгээр тийх аваас keep дараагийн мөрөн дээр нь Кшипрам Бхавати Дарматма хэмээх үгтэй. Тэр Кришна ухамсарыг хүлээж авсан болохоор тэр дахиад замдаа эргээд орох болно. Кшипрам маш хурднаар тэр эргээд замдаа орох болно. Учир нь тийм учраас энд Нашта Прая шүү хэмээн өгүүлсэн. Тэрээр бүрэн бүтэн төгс төгөлдөр болж чадаагүй гэсэн утгатай. Тэр тэрч байтугай Прая шүү буюу бараг л төгс төгөлдөр болсон бол бараг л бүрэн төгс биш байдлаараа үлдэнэ. Бхаати шүү. Тэр өөрийн хамаас буруу зуршлуудыг үл хөсөжтэй зүйлсийг хаяхаар тэмүүлнэ. Нашта Прая шүү Бхаати шүү. Энэ ямар тохиолдолд боломжтой вэ? Ничян Бхагавата Севая. Харин Саптахан Бхагавата Севая биш. Энэ л карма канди. Би жилд нэг удаа буюу Саптаха 7 хоног энэ сун. Тэгээд үлдсэн 357 хоногт нь биний балай зүйлээ хийн. Үгүй. Ничян Бхагавата Севая. Хүн Бхагаватад үйлчлэн зүтгэх ёстой. Бхагават гэдэг нь Бхагавантай ямар нэг байдлаар холбоотой нэгмийг хэлдэг. Бхагавата шабдагаа дамжуулан. Бхагаватын үгээр дамжуулан. Бхагавата гэдэг нь Грантха Бхагавата буюу ном судар Бхагавата, чин бишрэлтэн Бхагавата. Ямар тач та Шримад Бхагаватыг унших хэрэгтэй. Гэвч Шримад Бхагаватыг байтгал Бхагаватмаар дамжуулан амтлан ойлгох ёстой. Ингэж зөвлөдөг. Чайтанья Махапрабхугийн туслах Сваруб Дамодар нэгэн брахманыг гуцаар шүмжилсэн байдаг. Тэр нэг буруу зүйл бичсэн байжээ. Тэр бүхний дараагаар тэрээр түүнд дараах зөвлөгөө өгсөн байдаг. Хэрвээ чи Бхагаватыг судлах гэж байгаа бол Шримад Бхагаватыг чин шилдэнгээр дамжуулан ойлгохыг оролд. Харин Бхагаватыг унших замаар мөнгө болж амьдралаа залгуулдаг мэргэжлийн уншигчаар биш. Тэр хүн жинхэнэ туршлагатай Бхагаватай байх ёстой. Тэгсэн цагтаа өөр шинийг нь хүртэж чадна. Санатана Госвами юм хэлсэн байдаг. Харикатха буюу Амрита балын арчааныг
Чин бишрэлтэн босчуудын амнаас хүлээн авч болохгүй. Not to be received from the mouth of a non-devotee. One must be practical devotee. Тэр хүн туршлагатай, цэвэр чимшилтэн байх ёстой. When he speaks, you should receive Bhagavad. Түүнийг ярихад та Бхагаватаг болон Бхагаватын илгээмжийг мөн Бхагават Гитаг хүлээн авах боломжтой. Түүний ярихыг бүр сонс. Бүр хүлээн ав. Professional readers. Тийм мэргэжсэн уншигчдыг бүр сонс. Даруйхан татгалзах хэрэгтэй. Бхагаватаг унших үеэр амьдралаа залгуулж буй хүмүүсийг та шуудхан орхих хэрэгтэй. Энэ зааварчилгаа. Энд Бхагаватаг ярьж байна. Энэ Бхагаватын хичээл өгч байна. Суугаас сонсч гэх хэрэггүй. Үгүй. Санатанаг гэсэн ингэж болохгүй хэмээн өгүүлсэн. Чухал яагаад харикатха тэр юу ч ярьж байж болох ч харин тэр одоо Бхагаватаг ярьж байна шүү дээ. Үүнийг сонсоход юу нэ байна гэж хэн нэг нь маргаж болох юм. Хинч тэгж болохгүй. Санатанаг гэсэн хэлэхдээ тийм ээ энэ бол шарпочч там ятха баяа гэсэн байдаг. Сүү бол аршааны чанартай сайхан зүйл. Харин түүнд могоон хэл хүрэх аваас тэр шуутгал хор болно. Тэр яг энэ жишээ татсан. Сүү үнэхээр гайхалтай өвтөдөх юм. Эмэлцээгүй. Хүн бүр л үнийг зөвшөөрнө. Харин түүнд хорт могоон хэл хүрхэл аваас түүнийг ууж болохгүй болно. Ихэн бол таархан. Энд харин одоо Чайтанья Махапрабху мөн ийм сэрэмжлүүлгийг өгсөн байна. Маявати баси шүнилээ хаяа сарванааша. Хэрвээ та өөрийн хүсэл таалалд нийцүүлэн тайлбарласан Маяватын тайлбарыг сонсох аваас та сүйрх хагаад та ямар ч ач тустай зүйлийг эндээс хүлээн авч чадахгүй. Мөн Охин Чайтагийн туслах Сурав Дамодар түүнчлэн яг ийм зүйлийг хийсэн. Бхагавата Парагия Бхагавата станы туршлагатай жинхэнэ Бхагаватыг сонсож түүнээс Бхагаватыг ойлгохыг хичээнэ. Чайтанья Махапрабхугийн сургаалыг чарсан, түүний туслагааны сургаалыг чарсан, Санатаны Госвамийн сургаалыг чарсан бүгд л нэг зүйлийг хийсэн. Тэд бүгдээрээ махаажана. Бид агуу бодлогын өлийн мөрөөр замнаж буй. Харин хэмээх тэнэг мөнх юм уу? Эсвэл үл бүтэх мэгтэгчдийн явсан замаар биш. Ихсэн цагт та үнд үр дүнд хүрэх болно. Энэ бол процесс. Нитян Бхагавата Севая. Машта Параишу Абхатэншу бүрэн дүүрэн писч гэлээ. Учир нь та Кришна руу нүгэлт амьдралаар амьдарч буй тохиолдолд ойртон төхөж чадахгүй. Зарим хүмүүс бид Вриндаванд амьдарч байгаа юм чинь би ямар ч нүгэлт үйл үйлцэн яадаг юм. Яагаад гэвэл Вриндаванд би амьдарч байна. Вриндаван раажа намайг эмчилж намайг ариусгах болно гэж боддог. Энэ л нотлогоо. Тийм ээ. Хэрвээ та иймэрхүү нүгэлт үйлүүдийг өөгшүүлэн Вриндаванд яг л гахай сармагч шиг амьдрах юм бол та яг тийм байдлаар багтаа нэг амьдралыг тэгж өнгөрүүлэх болно. Тэгж ажил та хариусан зэвшин. Та ийм байдлаар хайрын цаг хугацаагаа үрж яах нь вэ? Тама пратха. Хэрвээ хэн нэгэн ариун мөрөлийн газар буюу таамаад шинэ Вриндаванд хаамаад нүгэлт үйлдэх хаваас энэ нь асар том алдас болдог. Сунзар шаштрын ийм заавар байдаг. Бид маш хямар болгоомжтой байх ёстой. Бид өөрсдийн үлийг маш түргэн дуусгаж магад юм. Дүүрэн ятита. Бид юуны тулд Вриндаванд гахаа болж төрж гахаа болон төрж өөр нэг ад зорьсон үйл хийх ёстой юм бэ? Ийм эрсдэлтэй алхам бүхий. Хэл бохирлуудаа бохир муухай зүйлээ эцэж болгож бүрэн цэвэр ариун бол. Учир нь Кришна бол Парамбрахма Павитрам Парамам Баван. Тэр бүрэн цэвэр ариун. Апапавитэн ишо пенишатад Кришнаг охирдлгүй бүрэн цэвэр хэмээн тодорхойлсон байдаг.
Ямар нэг бохир утгатай зүйл Кришна дээр очих юм бол тэр түүнийг шуудхан ариусгадаг. Яг л гопи нартай адил. Жохомдаа тэд ихэндээ Кришна руу шунал тачаалдаа хөтлөгдөн очсон. Гэвч тэр бол Кришна учраас тэр юмшсан. Гэхдээ энэ нь бид санаатаагаар өхөр үлдэж байгаад дараа нь Кришна руу очно гэсэн үг биш. Харин процесс нь бол хэрвээ та тогтмол Кришнагийн тухай сонсож Шримад Бхагаватанд буюу чин бичлэлтэнд үйлчлэх аваас аажмаар таны бохирлууд угаагдан цэвэршнэ гэсэн үг юм. Bhagavati uttama shloke bhakti bhavati na sthiti. The result will be Бхагавати буюу Уттама шлока танстайд мөргөлүүдээр магтан дуулдаг Бурхны дээд байдгал байх болно. uttama shloka by transcendental prayer, just like Brahma Sangita. Брахмас өмхитэд магтан дуулдагтай адил. Энэ нь эвгэл жирийн үгийн цуглуулах биш. Mundane words, just like Hare Krishna mantra. Хэл ядгийн үгүүд эвгэл жирийн ертөнцийн үг аваа биш. Жишээ нь Хари Кришна мантра. Энэ мантра нь ямар нэг хэл ертөнцийн дуу аваа биш. Энэ бол трансцендент дуу аваа юм. Харинам Санкиртан нь ямар нэг материалыг аваа биш гэсэн үг. Тийм учраас энэ нь үйлчлэл мэдээлэл гэсэн үг. Харин та аваагаа тэр аваагаар бохирдох бол энэ үр дүнгүй гэсэн үг. Хэрвээ та түүнийг шуудхан хүлээн авбал харин намайг цэврээр нь ямар нэг алд сэмлэггээр хүлээн авбал энэ тэрхэн дороо л үйлчлэнэ. 10 янз алдс байдаг. Хэрвээ алдсгүй иших юм бол тэрхэн дороо л танд нөлөөлнө. Энэ л упаа юм. Хэрвээ бид үнэхээр л энэхүү материал руу хүлээснээс ангижирья гэж бодож байгаа бол бид Кришнагийн тухай, Кришнагийн цэвэр чимэглэлтнээс тогтмол сонсож байх ёстой. Нитян Бхагаватан Севая. Тэгэх юм бол чимэглэлийн үйлчлэл зүтгэлтэй докторжин магтчихна. Бхакти наштики. Наштики гэдэг нь хинч таныг дүрхэн авах чадахгүй гэсэн үг. Ийс наштики буюу ништха. Бат итгэл юм. Витаврата. Энгийн жишээд бол эхлэж байгаа төвшөнд хэн нэгэн та юуны тул ингэж байна гэвэл та гайх болно. Тэр охин Сарасвати хара нэгэн хөвгөө түнд хүү чи яагаад энэ мантайг уншаад байгаа юм бэ? Энд чинь тийм сайн зүйл биш шүү дээ гэж хэлжээ. Харин хариуд нь охин түнд алганы амт үзүүлсэн байлээ. Харж байна уу? Энэ бол наштик. Тэр охин хэдийхэр батжсан байгааг харж байгаа биз дээ. Уг нь бол тэр жаахан охин шүү дээ. Бхактир Бхавати наштикийг хинч түүнийг хазаалган гоёулж чадахгүй. Кришнагийн цэвэр чимэглэлтийг хинч гоёулж хазаалгах чадахгүй. Та түүнийг мэхлэж чадахгүй. Үгүй. Тэр танд алган бов өгөх болно. Энэ зүйл шаардлагатай. Татха шакти тато бхава sadhukanamang premna pradudbhave bhavetkama. Anartha, when the same things described by Rupa Goswami. Яг энэ зүйлийг Рупа Госвами тайлбарсан байдаг. Өмнө Нашта Прайшу Абхатришуу гэж үгүйсэнчлэн эдгээр Абхатра эдгээр Анартхан Анартхан нэгтсэн хүн Бхактийн замыг нухацтай хүлээн авсан бол түүний шалгуур нь бүхэл хэрэгцээгүй энэ зүйлсийг хайсан байх явдал юм. Хэрвээ тэр тамгаад атсаар л байгаа бол тэр Бхакта биш. Тэр Бхакта биш. So these things are to be noted very carefully. Энэ шалгуур энэ зүйлсийг сайдэр анзаарч байх хэрэгтэй. Чимэглэлтгүүдтэй аль болох харилцаатай байхыг хичээх хэрэгтэй. Try to serve the superior acharyas. Өмнө их ачарьянаар болон Госвами нарт үйлчлэн зүтгэхийг хичээх хэрэгтэй. Firm determination that we shall. Тэр үншилтэй батгууштай шийдвэргүй байх хэрэгтэй. The path chalked out by the six Goswamis. Бид зөвхөн 6 Госвамигийн зурж өгсөн замыг л дагуулна. Бид уурж хазаах ёсгүй гэсэн шийдвэр төгс байх хэрэгтэй. Энэ шийдвэр байдлаар явх аваас бүх зүйл танд тодорхой болно. Ингэсэн цагтаа ангижрахад буюу Кришнагийн бичлэгтэн болоход хэцүү зүйл